Даралтны тухай ярихын тулд өндөр даралтнаас багжинд үүсч болох асуудлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярих хэрэгтэй юм. Үүний тулд шингэний хроматографт зориулсан тусгай зэрэглэлийн цэвэршүүлсэн биш бол хөдөлгөөнд фазад хэрэглэх уусмлыг заавал шүүлтүүрээр шүүсэн байх ёстой. Харин тусгай зэрэглэлийн шингэн бол шүүх шаардлагагүй. Учир нь шүүлтүүрээр шүүх явцад гаднаас ямар нэгэн бохирдол орох магадлалыг нэмэгдүүлж болох юм. Автомат дээж оруулагч болон багны хооронд инлайн шүүлтүүрийг суулгаж өгснөөр насосны жиргэнээс гарч болох жижиг хэсэг бохирдол багныг бөглөхөөс урьдчилан сэргийлж болно. Шүүлтүүрүүдийн хувьд ерөнхийд нь дагаж мөрддөг заавраар 2 микрон торлог бүхий шүүлтүүрийг 3.5 микрон, 5 микрон багнуудад эсвэл бүр 0.5 микронтой 1.8 микрон, 2.7 микрон багнуудад хэрэглэснээр багнуудын дээд талд бохирдол хуримтлагдах, гадны биет багнанд орж бөглөрөл үүсгэх, пикийн хэлбэрийг өөрчлөхөөс урьдчилан сэргийлнэ. Хэрвээ та өчүүхэн жижиг дүүргэгч хэсгүүдтэй 2 микро багныг хэрглэж байгаа тохиолдолд 0.2 микрон шүүлтүүрээр бүхий л дээж стандарт уусмлуудыг шүүх шаардлагатай. Мөн бохирдол ихтэй дээжийг багжинд оруулах гэж байгаа тохиолдолд дээжээ маш сайн цэвэрлэх. Үүний тулд дээж цэвэрлэх китүүд болох SPE, шингэний аргаар цэвэрлэх зэрэг китүүдийг сонгож байх. Ингэснээр багныхаа ашиглалтын хугацааг уртасгаж, даралтнаас үүдэлтэй гарах асуудлыг багасгах чадна. Мөн бид нэр багныг зохих журмын дагуу зайлж байх талаар хэдий чинээ органик уусгагчийн концентрац өндөр байна, зайлагдахтаа илүү хялбар, мөн өндөр концентрацтай органик уусгагчийг хэрэглэхээс өмнөх буферийн үлдэгдэлгүй системээс зайлуулж чадсан эсхийг сайн шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ буферийн үлдэгдэл системд үлдсэн тохиолдолд уусгагчтай урвалд орж тундасч чухална. Буферийг 24-өөс 48 зайтайгаар заавал сольж байх ёстой. Хизээч хуучин буфер руу нэмж хийх ёсгүй бөгөөд заавал шинийг хэрэглэж бай. За одоо бид нэр хамгаалтын багны тухай ярилцгаая. Тэгэхээр энэ багныг хэрэглэснээр ямар хэрэгтэй вэ гэсэн эхний багнанд бичсэн хэсэгдэр анхаарлаа төвлөрүүлье. Юуны өмнө багны нийт уртын хэмжээ нэмэгдэх болно. Таны ашиглаж байгаа багны уртын хэмжээнээс хамаарат нэмэгдэж байгаа энэ хэмжээ ихч байж болно, багач байж болно. Нэгэнт хамгаалтын баг нь нийт багны уртын хэмжээг нэмэгдүүлж байгаа учраас баригдах хугацаанд ч гэсэн нөлөөлнө. Өөрөөр хэлбэл X нь T0 даралт, бүтээмж, наривчлал гэд хэмжигдэхүүнүүдэд нөлөөлнө. Мэдээж зарим нэг үзүүлэлтүүдэд шууд өөрчлөлт мэдэгдэхгүй боловч та багныг уртасгаж дүүргэгч бодисоор дамжих уртыг X гэж байгаа учраас хроматографийн үзүүлэлтүүдэд нөлөөлж л байна гэсэн үг. За мөн түүнчлэн бүтээмжийг нэмэгдүүлэх бөгөөд хэрвээ тэгж чадахгүй байгаа бол ямар нэг асуудал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгаалтын хэсэгт эсвэл холболтууд дээр. Энэ баг нь аналитик шинжилгээ хийх хамгаалах үүрэгтэй. Тийм учраас гол багнан дээр ихэнх тохиолдолд байрлана. Ингэж дээр нь байрлуулснаар энэ баган дээр их зүйл цугларч үлдэх бөгөөд нэг үгээр хэлэхэд гол багныг 1 см-ээр уртсгсан гэсэн үг бөгөөд аналитик багнын ашиглалтыг уртсахад шууд нөлөө үзүүлнэ. Харин энэ багжууд юу хийдгүү вэ гэвэл дээжийг цэвэрлэх талаар ямар ч үүрэггүй. Их олон хүмүүс хамгаалтын багантай байгаа тохиолдолд дээжийг цэвэрлэх хэрэггүй мэт ойлгодог. Гэхдээ энэ бол буруу ойлголт. Өөрөөр хэлбэл энэ багныг хэрэглэснээр илүү ариун цэвэр байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг биш. Харин дээжинд байгаа бохирдлуудыг илүү их хэмжээгээр хамгаалтын баган дээр авч үлдэх боломжтой болгож байна л гэсэн үг. Тийм учраас аль болох боломжоор хамгаалтын багныг зайлж байх, аливаа бохирдол болон үлдэгдэл багнанд үлдэхээс сэргийлж, урьдчилан сэргийлж байх хэрэгтэй байдаг. Дээж багжаар урсаж байгаа тохиолдолд тааралдах ямар ч нэмэлт багаж хэрэгсэл. Жишээлбэл хамгаалагч баг нь инлайны шүүлтүр зэрэг нь хроматографийн үр дүнд сөргөөр нөлөөлөх боломжтой. Хэрвээ ямар нэг нэмэлт хэрэгсэл, шүүлтүр, хавгалгыг солих, хамгаалтын багныг хийх зэрэгс болоод хроматограф дээр өөрчлөлт гарч байгаа тохиолдолд дахин сайн нэгтлэн үзэж, стандарт дээж уншуулах, эсвэл хамгаалтын багантай багнагүйгээр үзэх зэргээр юунаас болж өөрчлөлт гарсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Бид нэр гарч болох өөрчлөлтүүдийн тухай, баригдах хугацаа хэрхэн өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн тухай ярилцсан. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд
хроматографийн үр дүн адилхан хэмээр байх ёстой. Асуудлын гол нь юу вэ гэхээр хамгаалтын багныг ашиглаж байгаа тохиолдолд ямар ч байсан шинжилгээнд сөргөөр нөлөөлүүлэхгүй байгаа гэдэгт та итгэлтэй байх ёстой. Түүний дараах хроматографийн үр дүнд ч гэсэн ямар ч өөрчлөлт гаргах ёсгүй. Багантай холбоотой асуудлаар яригдж байхад нэг зүйлийг анхаарах шаардлагатай болдог. Энэ нь нэг багц шинжилгээнээс дараагийн багц шинжилгээг хийхэд гарч буй үр дүнгийн тогтвортой байдал. Ингэсний үр дүнд таны хөгжүүлсэн мөрдөж буй аргачлал нь цаг хугацааны явцад найдвартай, баталгаатай үнэн зөв шинжилгээ хийх нөхцөл болж өгнө гэсэн үг. Жишээлбэл Прошел 120 багныг аваад үзье. Энэ бол маш хүчирхэг баг бөгөөд 2010-аас 2012 оны хооронд 5 шинжилгээ хийсэн үр дүнг харьцуулан гаргасан байна. Хэрвээ энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл манай сайтаас мөн брошюр материалтай танилцж болно. Мэдээж хэрэг бид нар бүх зүйлийг шалгаж чадахгүй. Хамгийн гол бидний анхаарч байх шаардлагатай зүйл бол багны шинжилгээний үзүүлэлтүүдийг тогтвортой гаргаж байх чадвар. Өөрөөр хэлбэл нэг шинжилгээнээс нөгөө шинжилгээ хийхэд үзүүлэлтүүд нь тогтвортой байх явдал. Энэ жишээн дээрээс бид нар туршилтаар явуулсан үр дүнг харж байна. Өөрөөр pH орчинтой нөхцөлд явуулсан шинжилгээний үр дүн лот буюу тухайн шинжилгээ тус бүрээс хамаарч сонголтууд нь хэрхэн өөрчлөгдсөн байгааг харж болно. Манай судлаачид энэхүү аргачлалыг pH 4.5 байх үед тухайн шинжилгээнд зориулан боловсруулсан бөгөөд энд хоёр төрлийн үндсэн нэгдлүүдийн үр дүнг харж байна. Харин өөр шин дээжин дээр энэхүү аргачлалыг туршихад адилхан үр дүн гарч ирж чадахгүй байна. Ялангуяа энэ нэгдлийн тухайд нэлээд хөдөлсөн байгаа бол дараагийн нэгдлийг бараг ялгаж харах боломжгүй байна. Тэгэхээр энд ямар нэг асуудал гарсан байна. Силикат суурилсан багны тухай яриа болж байгаа үед багны хийхдээ дүүргэгч материалыг ашигласан бөгөөд эдгээр нь химийн холбоосонд орох чадвартай химийн бүлгүүд бүхий энэ тохиолдолд фенолийн бүлгүүд багны гадаргуудаар байрлаж байдаг. Тийм учраас эдгээр фенолийн бүлгүүдээс аль болох боломжийн хэрээр хамгаалахын тулд Encapsula багныг ашиглах бөгөөд pH орчныг pH 4.5 эсвэл 5 болсон үед багны гадарга дээр байрлах SiO 8 ос төрөгчөө алдаж болох бөгөөд ингэснээр хасах цэнэгтэй SiO үүснэ. Хэрвээ энэ тохиолдолд шинжлэх гэж байгаа нэгдэл нь хасах цэнэгтэй байх юм бол багны фазтай химийн холбоос үүсгэхийн оронд фенолийн үлдэгдэлтэй химийн холбоос үүсгэж болно. Яг ийм үйл явц энд явагдсан байна. Тийм учраас мэрэгжилтнүүд маань pH-ийг 3 хүртэл бууруулахад теленол протонжуулагдах буюу электроноо алдах процесс явагдсан. Ингэснээр тухайн нэгдлийн хувьд сонгомжтой байдалд өөрчлөлт орж баригдах хугацааны хувьд ихэнд буюу төрүүлж гарч ирсэн байна. Мөн нэг шинжилгээнээс нөгөө шинжилгээ хийхэд үр дүнг тогтвортойгоор гаргаж чадаж байна. Тийм учраас шинжилгээний аргачлалыг хөгжүүлж хэрэглэх явцдаа гаргаж байгаа үр дүнгийн тогтвортой байдал маш чухал. Тухайн химийн нэгдлийг тодорхойлоход бүхий л төрлийн дээжинд ижил хроматографийн үр дүнг үзүүлж байх ёстой. Тийм учраас аргачлалыг хөгжүүлэхийн тулд адилхан химийн нэгдэл агуулах. Ядаж 3 өөр төрлийн дээжийг бэлтгэж багжаар уншуулад наривчлалыг нь харьцуулан харах хэрэгтэй бөгөөд хэрвээ эдгээр гурвын хоорондын зөрүү мэдэгдэхүйс их байх юм бол шинжилгээний аргачлалаа дахин харж үзэх шаардлагатай. Судлаачдад тус болох үүднээс шинжилгээний шинэ аргачлалыг боловсруулах, баталгаажуулах китүүдийг түгээмэл ашигладаг багнуудад зориулан гаргасан бөгөөд удахгүй худалдаанд гаргах болно. Тэдгээрийн захиалгын номер бүхий жагсаалтыг энэхүү танилцуулгын хавсралтын хэсэгт оруулсан ба цаашдаж бас шинээр нэмэгдэж гарах болно.